Японд уулзсаар баярлалаа. Сайн мэцхан уу. Үлзий амар гэдэг шинэ Монгол сургуулийн 24 дэх үеийн төгсөгч. Момшоо тэтгэлэгт физикийн класнаар тэнцсэн байгаа. За сайн байцгаана уу. 24 дэх үеийн төгсөгч Цолон байна. Би Момшоогийн нийгмийн ухааны их сургуулийн чиглэлээр тэнцсэн байгаа. 24 дэх үеийн төгсөгч Ермөн байгалийн ухааны их сургуульд тэнцсэн. За сайн байцгаана уу. Намайг Элбэг гэдэг. 24 дэх үеийн төгсөгч. Дарибама өгчтэй 12-ын 2 ангийг төгссөн. Их сургуулийн биологийн чиглэлээр одоо ХИПОС-ыг зарах гэж байгаа. Шинэ Монгол сургуульд 1-р ангиас суралцж байгаа. Багаасаа Япон соёлтой ойр өссөн болохоор төгсөөд Японд их сургуульд сурна гэсэн бодолтой зорилготой байсан. Момшоо тэтгэлгийн хувьд гэх юм бол 100% одоо бүрэн тэтгэлэгт хэрвээ тэнцвэл санхүүгийн болон бус асуудалд санаа зовхгүйгээр зөвхөн хичээлдээ төвлөрч сайн суралцж чадна гэж бодсон учраас Момшоо тэтгэлэгт төгссөн. Би багаасаа Япон улсын дуу хөгжим соёл дэх хүмүүс түүхтний их дуртай байсан. Тийм учраас дунд ангиас эхлээ шийдсэн байсан. Угаасаа Япон явах юм чи хамгийн боломжтой тэтгэлэг нь учраас Момшоо тэтгэлэг сонгосон. Момшоо тэтгэлэг гэдэг нь болохоор яг чамд маш их ингээд өгөөчтэй бүх сургалтын төлбөрийг чинь дааж байгаа. Амьдралын зардлыг өгдөг болохоор сурах процесстай илүү анхаарах боломжтой. Таашдаа өөрийнхөө академиктаа илүү анхаарад амжилт гаргахад илүү хэрэгтэй юм болов уу гэж бодоод Момшоо шалгалтыг зорьсон байгаа. Японоос нь байгалийн ухааны чиглэлээр аягүй судалгаа шинжилгээ сайн байдаг. Тэр талаараа би илүү хөгжих боломжтой болохоор ХИПОС-ыг ингээд сонгосон байгаа. Тэр үед яг гэрээсээ ээжтэйгээ гараад лифтэнд явж байсан. Пүний хэлчсэдийн яамнаас залгаад тэнцсэн биш үү гэж хэлжсэн. Тэгээд хойд сүлжээсэн барихгүй таарсан давхар дээр буугаад ээжтэй сонсоод маш их баярлж байсан да. Зөндөө олон сар хүлээсэн дуудлага маань яг утсан дээр маань гарч ирээл. Тэгээд амар сэтгэлдөө дээж рүү шууд гүйж явж байхдаа би ингээд ээжгээ орилж байхдаа уйлаад тэгээд өөрөө уцаар яриаг юм байж. Тэгээд ээжтэй баахан сандралж жагаад уцаар яриад тэгээд тэнцсэн байна гэж мэдээ хүргээд тэгээд таталчаад бид хоёр уйлалдаад зөндөө олон хүмүүс рүү шууд талархлаа илэрхийлж залгааж бас мессежсэн байгаа. Тэгээ яач вэ? Миний хариу яага ирэх байгаа юм болоо гэж нэг найзтайгаа ингээд бичилцээл өө хойлоо хоторччээ гэл амар готарцсан сууж исэн чинь гинт над руу манай нэг найз залгадаг байхгүй. Тэгээ би тэрийг хэлсэн байна гэж удаа цочоож босоод тэгсэн чинь биш байгаа. Дахиад нэг хүн залгасан чинь тэр нь хэлсэн байж тараад цайруугаа аваад амар их баярлжсэн. Докторинг да математик олимпиад алтан гэрэл багштай бэлдэж байхад агийн багш маань Момшоо тэтгэлгийн анх санал болгож байсан. Момшоо тэтгэлэгт косиноор суралцвал маш зүгээр их сургуулийн 3-р курсээс нь залхуулаад сурч болдог гэд анх хэлж байсан. Момшоо шалгалтад яг зориулж 12 дугаар ангийн шинэ жилээс хойш тууштай бэлж өгсөн. Ер нь 6-7 дугаар ангиасаа энэ шалгалт байлтыг мэдээд ер нь үгүй гэж боддог байсан ч гэсэн яг зориод бэлдсэн нь бол 12 дугаар анги. 6 дугаар ангидаа гаргаж ирсэн. Тухайн үед яг Дари багш маань орж ирээд математикийн хичээлээр ийм шалгалт байдаг гэж танилцуулаад зөндөө олон симпайнер нас энүүгээр ингэ явдаг шүү гэж хэлээд тэгээд шийдчихсэн. Би жоохон сүлд эхэлсэн гэж өөрөө боддог. Хавар бэлдэж эхэлжсэн. Тэр хугацаанд бол өөрийнхөө ингээд бүх боломж цаг хугацааг айгуу сайн ашиглаад шалгалтаа гайгүй бэлдэж чадаад тэнцсэн байх гэж боддог. 12 дугаар анги маань нэлээд завгүй жил байсан. Үеийн дарга хийгээд сөөзийн ажлууд авахцаад клубын ахлагч байсан. Тэгээд бас улсын олимпиад илжсэн болохоор маш завгүй жил байсан. Тийм учраас өглөө 4 юм уу 5 гэж босоод хичээлийг 1 цаг хийж агаад 6 гээд сургууль дээр хурж ирээд хичээл эхэлбэл 2 цаг хичээлээ бэлдэж сууж агаад хичээлийн дундуур засваргааны цагуудаар 70 градус амжуулаад Момшоодо бэлдээд явдаг байсан. Тэгээд бас хоолны цаг чинь бүхэл ингээд бүтэн хичээлийн цаг гаргаад өчтдөг. Тэр хооронд нэг 20 минутанд хоол идэх дуусдаг болохоор үлдсэн цагууднаас номын сан ороод хичээлээ хийдэг байсан. Зуны хугацаанд бол яшээ өгчөөд Момшоо хүртэл цагийн хуваарийг энд ингээд гаргаж байна. Тэгээд өдөрт 13-4 цаг хичээлийгээ суудаг байсан. Өөр ерөнхий хичээл зарцуулах гэдэг цаг угаасаа байхгүй учраас зөвхөн Момшоодо бэлдээд аягүй гоё төлөвлөрөө сууж чаддаг байсан. Шалгалт, шүлэг, олимпиад тэмцээн уралдаан зэрэгтэйг тим арга барилаар, тим төлөвлөгөөтэй бэлдэнэ гэсэн яг арга барил бол байхгүй. Шинэ Монгол сургуулиас маань зохион байгуулдаг байсан хавар намрын сургалтуудад бол тууштай суусан. Тэр сургалтууд дээр үзсэн хичээл даалгаврууд, анги дээр үзсэн даалгаврууд зэрэг дээрээ дайсал анги дээр яг өөртөө зориулж өөртөө юм ойлгож юм үлдэхээр хийдэг гэсэн гэж бодож байна. Олимпиадад бэлдээд хажуугаар нь яш идэргээд зав бахтай байсан гэтүрт яг тогтмол цаг хугацааг ингээ гаргаж өгөөд тэр хугацаанд амар үр дүнтэйгээр бэлдээд явсан болохоор айгүй гайгүй явж чадсан гэж боддог. Цаг хэмждэг байсан. Ер нь яг суугаад нэлээд төвлөрөө хийдэг байсан. Би бичлэг YouTube-ээс айгүй их үзэж хичээлээ хийдэг байсан. Би ном уншиж чаддаггүй юм. Жог төвлөрч чаддаггүй. Дандаа бичлэг үзэх бол ойлгохдаггүй байсан. Янз бүрийн бичлэг өөрөө хайж олоод хичээлүүдээ үздэг байсан.
Японоос Focus Gold номноос Япон бодлогуудыг бод харах техник, Япон бодлогуудын хэм маяг, сэдвүүд зэргийг Focus Gold зэрэг номноос бодож исэн. Агийн өгшийн математикийн номноос өмнөх онуудын материал, бус сэдвүүдийг бидэж тэгээд бус сургалтууд дээрээс сурч исэн. Физик гэвэл сая дурдсан сургалтууд дээрээс өмнөх оны материалуудаа багш нараас асууж боддог байсан. Бойлыг цагаан хөршөөс асууж бэлддэг байсан. Манайх одоо шинэ монголчуудын баг бүгднгийнх нь мэдэх чарт байна, агийн агшин ном байна. Тэгээд англи, японыг бас тэгээд оны материалууд, ижүүгийн материал интерес бэлддэг байсан. YouTube дээр хүмүүсийн бичлэгийг аягүй үзсэн. Математикийн ингээд мэдгүй агуулгуудаа хүмүүсээр тайлбарлуулад хурдан ойлгож авсан. YouTube үздэг байхдаа гол нь хичээлээ англи эсвэл япон дээр дандаа үздэг байсан. Момшоогийн шалгалтын дээр орж ирдэг хичээлүүд математик, физик, англи, япон хэлний хичээлүүд ер нь дажгүй сайн байсан болохоор хэцүү гэж боддог байсан хичээл байгаагүй. Хэцүү санагдчихсан гэхээс илүү айжсэн хичээл маань япон хэл байсан. Яагаад тэгэхээр бусад хоёр хичээл маань яг юм бэлдэх төлөвлөгөөтэй яг бүх юм ингээд харагдаж байгаа. Япон хэл болохоор нөгөө шалгалтын тавилт нь 19 оноос хойш өөрчлөгдсөн гэдэг юмгууд яг юу ирэх нь айгүй бүрхэг. Тийм болохоор юу орж ирэх бол гэж их сандарч байсан. Математикийн шалгалтын дээр айгүй бэлтгэл мотоо байсан. Математикийг яг анханаас нь сайн бэлдэж чадаагүй болохоор тэр тал дээр ингээд айгүй өөртөө итгэл мотоо байсан. Чигсэн би одоо хийх ёстой гэд харцсан байсан болохоор айгүй сайн бэлдэж явсан. Багасаа ер нь олимпиад урлагийн тэмцээнд төгсмөл оролцдог байсан болохоор шалгалт олимпиадын ер нь сэтгэл зүй тэр үед дайггүй байсан. Тэгээд шалгалтын үеэр бас ямар нэг юм дээр эргэлзэх юм ер нь гараагүй болохоор тиймэрхүү хүндрэл гарсан гэж бол бодохгүй байна. Бэлтгэлтэй сэтгэл зүй хүчтэй байдаг гэж боддог. Тийм учраас надаас гарах бүхий л хүч шиг зарцуулж ер нь бэлдсэн. Айхгүй болтоо бэлдсэн. Тэгээд сүүлдээ бүр ядарсандаа за хурдан шалгалтаа өгье доо гэж бодчихсон. Тийм болохоор шалгалтын өдөр одоо сандал гэхээс илүү баг зэрэг давталтай байсан. За яг үүндээ шалгалтын үед бол үнэхээр нэг сандраагүй. Гэтэ өмнө нь олимпиадад оролцоод янз бүрийн шалгалтуудад зөндөө оролцож явж байсан болохоор тэр сандралуудаа зохицуулах, өөрийгөө сандруулахгүй, стресстүүлэхгүй байх арга гайгүй ойлгоцсон байсан болохоор ер нь дажгүй байсан. Хүүхдүүдэд зөвлөж хэлэхэд өмнө нь ингээд өөрийгөө сорж үзээд олимпиадад оролцоод үнэхээр чадахгүйсэн ч гэсэн хамаагүй олимпиадад оролцоод шалгалтуудыг өгөөд үзэх юм бол тэр шалгалтын ингээд формд өөрийгөө дасгаад шалгалтаа ингээд сандрахгүйгээр өгөх боломжтой байдаг шүү гэж хэлмээр байна да. Сандралаа дарж чадаагүй хүн гэж боддог. Эхлээд япон хэл, англи хэлний шалгалт бол гайгүй өгсөн. Гэхдээ дараагийн өдөр нь математикаар эхэлсэн. Математик дээр би бүгдийг хийх хэрэгтэй даа гэж бодоод тэгээ жоохон хийж чадахгүй болохоор сандраад дараагийн шалгалтууд нь унтсан ч яах вэ гэдэг сэтгэл зүйтэй байгаад тэр нь айгүй нэмэртэй байсан болоо гэж бодож байна. Нэгэнт өгнө гэж зорьсон шалгалтанд тэнцэнэ гэсэн бодолтой сэтгэл зүйтэй байсан болохоор энэ шатраагүй. Шантрах үе бол зөндөө шантарчсан. Одоо ботхоор инээдтэй ч гэсэн амар уйлж муулаад сууж муугаа. Тэгэл хүмүүс зөндөө гомдолж муулаад стресстэй л. Гэхдээ олон хүний нөгөө итгэлийг даагаад явж байгаа гэдэг утгаараа бас олон хүний одоо тусалцааг аваад явж байгаа учраас шантарч болохгүй, зогсож болохгүй гэд хүч аваад бэлддэг байсан. Шантрах үе байгаагүй. Хичээлийн үеэр болохоор сургуулиас зохион байгуулдаг өөрийнхөө дуртай дугуулаас ихц хамрагддаг байсан. Хичээлийн үед компьютер тоглоом, заал авах гэдэг нь өөрийн дуртай зүйлээ хийж дахиад хамрагддаг байсан. Маш бага олддог байсан ч гэсэн олдсон үедээ бадминтон тоглодог байсан. Бас хүмүүстэй яриад сэтгэлээ хамраадаг байсан. Мориор тоглодог байсан болохоор мориороо хаяа тоглоод стрессээ тайлчдаг байсан. Хичээлээ YouTube-ээс үздэг байсан ч гэсэн чөлөө цагаач гэсэн би YouTube-ээс бичлэг үзэл найзтайгаа тоглож моглох компьютер ч юм уу бас байсан. Нэгэнт момшоо шалгалтыг өгнө гэж зорьсон байгаа хүүхдүүдээ дэш шатраараа өөртөө итгэлтэй сайн бэлдээрэй гэж хэлээ да. Юм хийсэн ч хийхгүйсэн ч угаасаа цаг хугацаа явгаар явах учраас одоо яг өөрийнхөө тэнцэн гэсэн дуудлага авч байгаа тэр өдрийг ингээд төсөөлөд бодох юм бол айгүй хүч ордог. Тэгээд та нар чадна хичээгээрэй. Одоо эхлэх байгаа бол гэс эхлээрээ тэгээд эхэлсэн бол цагаа сайн ашиглаад төлөвлөгөөгөө сайн гаргаад төлөвлөгөөтэй сайн яваарай гэж хэлмээр байна. Фончод яг Японы Шинкансент жуудсан үзнэ л гэж бодчих юм да. Зүгээр сайхан онгоцны буудлаас гараад Япон агаарыг ингээд амьсгалмаар байна.
Яа тэгэхээр 10 дугаар ангидаа сурах солилцоогоор яваад тэр агаар яг нэг надад бүр яг зүрхэнд хоногшоод үлдсэн. Тэрийг бүр үнэхээр санаад байна. Очоод сайхан сэж дүүрэн амьсгалмаар байна. Жолооны үнэлэх аваад гой машин төрөслөө оноор. Капихода гэдэг хязгааргүй идэх боломжтой тэр хоолны газар л бол ороод бүр дүртэл идмээр байна. Төрлөх шинэ Монгол сургуулийнхаа нийт хамт олон хичээл ордог байсан хөгш нартай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Математик хичээл сургалтанд зааж өгсөн, туссан Тэнгэрэл өгш, Дайр Бамаа өгш, Цогжрол өгш, Мэмэд Дорж өгч нар, физик хичээл дээр Эрдэнэт өгш, Лавсрын багш, анх хоёр өгч нартай, англи хэл дээр Дэлгэр өргөн багш, хоёр дээр цаанх багш нартай тусалсанд маш их баярлалаа гэж хэлье. Энэ олимпиадад бэлдсэн болохоор момшоо шалгалтанд бас гайгүй суурьтай байж чадсан. Тийм болохоор олимпиадад 10 дугаар ангиас ахуулаад бэлдсэн Ганцааргал багш, Лагвасан багш, Нямдаа багш, Өнрөө багш, Алтаа багш, биологийн болон химийн бүх багш нартай үнэхээр их баярлалаа. Математик дээр Мега багш, Дайраа багш, Цогоо багш гээд багш нартай үнэхээр их баярлалаа. Яг 12 дугаар анги цаг туслан үед үнэхээр их тусламж өгч чадсан багш нартай үнэхээр их баярлалаа. Гэрээхэндээ тусалж дэмжижсэн бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Шинэ Монгол сургуультай холбоотой бүхий л ажилчид багш нар, тэгээ номын санч байна. Жижигүр ах нартаа бас маш их баярлалаа. Багш нартаа маш их баярлалаа. Тэгэхээр ганцаараа энэ хүртэл би үнэхээр ирч чадахгүйсэн. Тэгээд гэрээхэндээ бас баярлалаа. Шалгалтандаа л би өөр юм ч битгий санаа зов гэх тийм гоё одоо нөхцөлийг мань бүрдүүлж өгсөн. Тийм учраас би юунд санаа зовгүй бас бэлдэж чадсан. Үнэхээр баярлалаа. Хайртай шүү. Японд уулзсаар баярлалаа.